За сайн байна уу? Өдөр тутмын мөнгө урсгалын хяналтын дашбордыг хэрхэн бүглэх талаар та бүхэнд мэдээлэл өгье. За энэ дашборд маань үндсэн 4 шийттэй. За эхний шийт бол дашборд буюу бүх одоо гүйлгээний үр дүн дашборд хэлбэрээр харагдаж байгаа. За хоёр дахь хэсэг бол яг таны өөрийн үндсэн мэдээлэл оруулах хэсэг байж байгаа. За гурав дахь шийт дээр бол нэг удаа суурь мэдээлэлээ оруулаад явцын дунд шинжилээд явах юм зорилттой. За тооцоолуур хэсэг рүү бол өөрчлөлт хийх шаардлагагүй. Энэ бол дашбордыг хийхэд туслах зорилттой ийм шийт байж байгаа. Тэгэхээр таны хувьд бол хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр за мэдээж мөнгөн урсгалын гүйлгийн мэдээллүүдээ оруулна. За хэдүүлээ нэг мэдээлэл оруулаад туршаад үзье. За 26 оны 5 сарын 10 за зарлага гарлаа гэж бодоход за энд бол төрөл нь бол автоматар ингээд сонгогдож байгаа. Орлого зарлага гэдэг хоёр төрөл сонголттой байна. За харилцагчийн хувьд бол энд гараар шивээд ингээд оруулчихна. За хинт хамааралтай гэдэг дээр бол мөн гараар нэрийг оруулж өгнө, оруулахгүй байсан ч болно. За утган дээр бол гүйлгийн утгаа бичнэ. За үнийн дүн дээр бол ойлгомжтой. За ингээд үнийн дүнгээ оруулахад бол автоматар энэ үлдэгдэл гэдэг дээр орлого орсон бол нэмэгдээд зарлага гарсан бол хасагдаад ороод ирнэ. За сар гэдэг баг нь бол автоматар гарч байгаа. За эндээс бол аль бүтээгдэхүүнд хамааралтай гэдэг ийм сонголт гарч ирнэ. За энийг яаж сонголтуудын нэмэх өөрийнхөөроо өөрчлөх вэ гэхээр энэ админгийн шийт дотор одоо таны борлуулдаг барааны ангилал харагдаж байгаа. Энэ дээр ингээд ангиллуудаа нэмээд явна гэсэн үг. За энэ хамгийн сүүлийн юун дээр нүдэн дээр очиод хабаа дарахаар дараагийн бүтээгдэхүүнийг оруулах юу мөр нь нэмэгдэж байгаа. За энд тэгээд мэдээллүүдээ ингээд оруулаад ирнэ. За одоо жишээ нь ингээд саяны нэмсэн юу бол энд ингээд шууд автоматар ороод ирж байгаа. За ямар данснаас гүйлгээ гарсан бэ? Харилцах дансныхаа нэрийг оруулна. Ямар орлогын их үүсвэрээс зарлага гарсан бэ гэдгээ бас мөн оруулж өгөх боломжтой байж байгаа. За энэ бол зардлын ерөнхий ангилал гэсэн ийм категориуд байгаа. За энэ бүхний мэдээлэлээ оруулсны дараа дата дээр дараад refresh all гэхээр саяны хийсэн өөрчлөлтүүд маань энд ингээд автоматар орж ирэх юм аа. За дашбордыг ерөнхийд нь танилцуулах юм бол бүх гүйлгэнүүд сараар харагдана. За зарим сард нь бол гүйлгээ энд ороогүй байгаа учраас тэг буюу одоо энэ бизнесийн зардал жишээ нь ороогүй байгаа учраас ингээд үгүй харагдаж байна. За мөн одоо бизнес эрхлэлдэг хуваарай бизнес хийдэг хүмүүс бол бизнесийн орлого зардал ашигаа энд хянаад явах боломжтой. За орлогыг мөн сараар ингээд харах боломжтой. За орлогыг төрлөөр орлого зарлагаа топ 7 харилцагчаар за зарцуулалт орлогын их үүсвэрийг мөн графикаар харуулж байна. За зардлын ерөнхий ангиллуудыг бол ер нь топ 5-6 зардлууд нь ямар зардлууд байна вэ гэдгийг энд харах боломжийг олгож байгаамаа. За тэгээ бизнесийн зардлаа бол бас дотор нь задлж харна. За энэ бас их чухал өснөгтэй байгаа. Аль орлогоо ямар зардалд зарцуулсан бэ гэдгийг ингээд орлогын төрөл болгоноор нь харах боломжтой. Жишээ нь цалингаас бизнесийн зардал ийм мөнгөнд дүнг зарцуулсан байна. За бизнесийн орлогоо яаж зарцуулсан бэ гэд харъя гэвэл задаргаа нь мөн энд харагдаж байна. За түрээсийн орлого олдог байлаа гэхэд түрээсийн орлого мөн ямар зардлууд руу шингэсэн бэ гэх мэтчлэн ингээд хяналтаа хийгээд явах боломжийг олгож байгаа юм аа. За энд ингээд зарим юу нь бол сонголттой байж байгаа. Тэгээ энэ сонголтыг яаж нэмэх вэ гэхээр дата руу ороод энэ data validation гэдэг дээр нь дараад за лист дотор ингээд дуртай сонголтуудаа хүн бичээд оруулах боломжтой. За одоо анхмад цэцэгмаа одоо юу гэдгийг те. Тэгээ apply гэдэг ичгээр энд ингээд сонголтууд нь автоматар өөрчлөгдөж ороод ирнэ. За энд ингээд харахаар энд анхмад цэцэгмаа гэдэг сонголтууд нь ороод ирсэн байна. За баярлалаа.